Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын хамгийн сүүлийн судалгаагаар Монгол өрхийн дундаж орлого 848 мянган төгрөг гэж. Харин төрөөсөө орон сууц хөтөлбөрийг засгийн газар батлахад нэг өрхийн дундаж орлого нь 1 сая 133 мянган төгрөг гэж тооцоолсон. Үүний дагуу сардаа 1 сая төгрөгийн орлоготой байж гэмээр түрээсийн байранд орох шалгуур тавьчихсан байна. Статистик судалгааны газар жил болгон өрхийн орлогын хэв хэмжээг тогтоод юм а. Тэр тогтоосон үднээс 25%-аас доошгүй гэж байгаа. Өнөөдөр бол Улаанбаатар хотод бол сая 133 мянган төгрөг үргэлжлэхийн орлогын дундаж гэж тооцоолоод гарцсан байгаа юм байлээ. Тэрэн дээрээс үндэслээд 25% гэж өгсөн. Тэр 25% нь бид нар журмаа барьж явнаа. Тийм учраас бидний бодож тооцоолсон төрийн орон сууцны корпорац болон барилгын яамнаас шийдсэн асуудал биш ээ. Энд чинь цаанаасаа нөгөө төрөөсөө орон сууцны хөтөлбөр дээр бүр нарийчилсан хөтөлбөр одоо бүр засгийн газрын хэмжээнд батлагдсан байгаа. Тэрэн дээр бол 25% гэж одоо хязгаар заасан байгаа. Тийм учраас энэ дээр бол энэ журмаал барих баг. 848 мянган төгрөг гэсэн тоог гаргахдаа амжиргааны олон төвчний айлуудыг хамруулж гаргадаг. Өөрөөр хэлбэл өндөр орлоготой айлууд болоод бага орлоготой айлуудыг харьцуулж тэнцвэснээр гардаг тоо юм. Жишээлбэл 1.5 сая төгрөгийн орлоготой 2 айл, 413 мянган төгрөгийн орлоготой 3 айл байлаа гэхэд 5 өрхийн орлогыг нийлүүлж 4 сая 240 мянган төгрөг болно. Үүнийг 5 айлд тэнцүү хуваснаар дундаж орлого 848 мянган төгрөг гэсэн тоо гарч байгаа. Тэгвэл түрээсээ орон сууц 1.5 сая төгрөгийн орлоготой өрхөд хэрэгтэй юу? Эсвэл 430 мянган төгрөгийн орлоготой 3 айлд хэрэгтэй юу гэдгийг хөтөлбөр бодлохтой анхаарах учиртай байж. Уг нь түрээсээ орон сууцнд орох шаардлагатай иргэдийн дунд судалгаа явуулсан бол илүү бодиттой тоо гарах байсан юм а. Нэгдүгээр 848 мянган төгрөг нэг өрхийн дундаж орлого гэж албан ёсоор гарчихсан байхад засгийн газарт 1 сая 133 мянган төгрөгийн дундаж орлоготой гэх тоо хаанаас гаргаж ирж тэдэнд өгөв. Хоёрдугаарт дундаж орлогын 25% тэнцэх орлоготой хөгжлийн бэрхшээлтэй орлоод өндөр настан бий юу. Хөтөлбөр хэрэгжүүлэгч өрөмд нийт Улаанбаатар дахь түрээсээ орон сууцны 15%-ийг, орон нутагт 20%-ийг өндөр наснуудад оруулна. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 5% нь оруулах журам гаргасан. Харин энэ зорилтод бүлэгт хүртээмжтэй биш байна. Ер нь бол улсын хэмжээнд 16 мянган харааны бэрхшээлтэй иргэд байдаг. За эдгээр иргэдийн маань 3% нь хөдөлмөр эрхэлдэг. За хөдөлмөр эрхэлж байгаа иргэд маань бол тодорхой хэмжээнд одоо хөдөлмөрийн цалин хөлсний орлого, групп тэтгэврийн орлого, тэгээ асран хамгаалагчдын орлого гээд яг энэ түрээсээ орон сууцнд бол ер нь бол төхөж очино. Тэгээд үлдэх хувь нь бол тэр түрээсээ орон сууцны босхыг бол давж чадахгүй хүмүүс нэлээд олон байгаа. Үлдэх 97%. Харааны бэрхшээлтэй иргэдийн 3% нь хөдөлмөр эрхлэж тодорхой хэмжээний орлого олдог. Үлдсэн 97% нь бусдын хараат. Ахмад наснуудын 70 орчим хувь нь сарда 200-аас 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн судалгаа бий. Эдгээр тоноос харахад түрээсээ орон сууц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болоод ахмадуудад өрх толгойлсон эцэг эсвэл ихэд хүртээлгүй бололтой.